За энэ өдрийн мэндтэй хамтаа бүгдээрээ өнөөдрийн чимээгүй цагийг эхлүүлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв залбирал гэдэг юм. За Библийн ишлэл нь Эфес 6-гийн 12. Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш. Харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршуудах, ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ гэж хамтаа залбираад эхэлцгээе. Баярлалаа эзэн минь энэ өдрийн төлөө таньд талархаж байна. Тэгээд хариулсаа би таныг урьж байна. Тэгээд үгийг уншиж байх үед таны ичлэл ойлголт бидний дээр байх болтугай. Тэгээд биднийг өөрийн үгээр удирдан дагуулаарай залбирч байна. Амен. Тамирчид, бусад дасгалжуулагчид эсвэл шүүгчээс болж та бухимдаж байсан уу? Бурхныг тэмцэлтэд оруулахын оронд бид онцгүй бодлоор хариу үйлдэл үзүүлдэг. Харанхуй хүчийг эсэргүүцхийн оронд бид зөрчилдөж өөрийн дайндаа ордог. Иймэрхүү зөрчилтэй үедээ та үе би цааш явж чадахгүй гэсэн сүйрлийн үгийг тунхаглаж байсан уу? Тэгэхээр баярлаж болно. Учир нь Бурхан сүнсний минь дайсныг хөөн гаргах мэдэгдэл бүхий хүч чадал, эрх мэдлийг бидэнд өгсөн билээ. Зовлон бэрхшээл тулгарах үед бүрэг ичимхий байх эсвэл айд сандрах хэрэггүй талаар Бурхны үг сануулсан байдаг. Есүс биднээс өөрийн нутаг дэвсгэр дээр бат зогсон, хоёрыг дуулгаа агсан, итгэлээр тэмцэхийг шаарддаг. Залбирал бол бүхнийг чадагчийн булчин хөдөлгөж чаддаг нарийнхан мэдрэлийн суц гэсэн үг байдаг. Тиймээс өвдөг дээрээс сүгдэн хамтдаа залбирцгаая. 2 дугаар Коринт 10:4 дээр бидний байлдааны зэвсэг нь мах бодынх бус харин ялагдашгүй гэж ялж чадах Бурхны хүчит зэвсгүүд юм. Амен. 2 дугаар Тимот 1:7. Учир нь Бурхан бидэнд айдсын бус харин хүч, хайр ба бие захирах сүнсийг өгсөн. Яков 5:16. Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болоо. Зөвхтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэтгүүлж чадна гэж. Амен. Тэгээ зөвхтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэтгүүлж чадна гэж Библиэлд хэлсэн. Тэгээ хамтаа залбирал өөртөө зориулцгаая.